За сайн уу манайхан. Өнөөдөр та бүхэнтэйгээ 1999 онд бүтээгдсэн алдарт Notting Hill киногоор уулзж байна. Гол дүрүүдэд Julia Roberts, Hugh Grant гэдэг жинхэнэ домгуу тоглосон бөгөөд кино урлагт хайртай хүн бүхэн уг бүтээлийг заавал үзэх ёстой гэхэд хэлсдэггүй зэ. Агуулгын хувьд дэлхийд даяар сая хүний шүтэн биширдэг Холливуудын алдарч жүжигчин бүсгүй Лондонгийн жижигхэн номын дэлгүүрт орж ирээд жив жирийн нэгэн залуутай таарснаар амьдрал нь хэрхэн оронгоор ирдэг тухай хөгжилтэй хөөрхөн түүхийг өгүүлэх болно. Энэ удаагийн дугаарыг Хар хорин фестивалтай хамтран үргэж байна. Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээр танигдсан Хар хорин Visual Art хөгжмийн фестивалд нь энэ жил 4 дахь удаага буюу 8 сарын 22-23-ны өдрүүдэд төв зингэлт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Та ердөө нэг тасалбараар 2 өдрийн турш урлаг, хөгжим, инновацийг нэг орон зайд мэдрэх боломжтой гэдээ боддоо. Мөн бидний өнөөдөр задлан үргэхээр сонгосон Notting Hill кинотой холбоотой нэгэн сайхан мэдээг дуулгая. Киноны маань хамгийн дурсамжтай хэсгүүдийн нэг буюу тухайн үедээ дэлхийд даяар хит болж өнөөдрийн хүртэл сонсогчдын сэтгэлийг хөдөлгөсөөр ирсэн When You Say Nothing It All дууг амлуулсан томогт Boyzone хамтлагийн гоцлол дуучин Ron Keating Монголд хүрэлцэн ирэхээр болжээ. Мэдээж та бүхэн Хар хорин фестивалыг зорин өтснөөр дэлхийн алдар дуучин Ron Keating-ийн амт тоглолтыг бодитоор мэдрэх боломжтой юм шүү. Харин одоо бүгдээрээ Notting Hill киноныхаа үйл явдлыг эргэн санаж дурсамжаас эргэцгээе. Кино эхлэхэд Холливуудын суперод алдарч жүжигчин Анна Скоттыг танилцуулна. Хүмүүс түүнийг амьдаар нь хармагцаа гуа үзэсгэлэнгэнд биширч орилж шашгарах энүүхэнд бөгөөд тэрээр гайхамшигт инээмсэглэлээрээ сэтгүүлүүдийн нүрийг чимж, зай завсаргүй нэр хүндтэй үйлчлэгүүдэд оролцсон алхам тутамдаа папараццид дүртгэжээ. Харин дараагийн гол дүр маань Лондон хотын Notting Hill хэмээх дүүрэгт даруухан гэгч найш төрөх William хэмээх залуу юм. Түүний амьдардаг дүүрэгт жилийн дөрвөн улирлын турш түм түжигнэж бум бужигнадаг бөгөөд мань хүн хөх хаалгатай жижигхэн байшин амьдардаг онцлно. Өмнө нь тэрээр гэрлэж байсан ч эхнэр нь өөр ир дагаад явсны дараа ойр ганцаараа үлдэж одоо бол нэг итгэхэд сонин залууд өрөө түрээслэн хамт амьдардаг болжээ. Тэр түрээслэгч нь болзон дөмсөх хувцас хүртэл Вильямаас асууж мань нэрийн амар амгаланг бол өдөрт хэд хэдэн удаа хангалттай боснож дөнгөдөг бололтой. Нэрийн Вильям зөвхөн аялын сэдвтэй ном зардаг жижиг номын дэлгүүртээ бөгөөд ядаж байхад дэлгүүрийн орлого нь муу, түрээс нь өндөр тул байнга санхүүгийн дарамттай явдаг аж. Бүр ажилтнаа кофе захихтаа хүртэл тал аягийг л аваарай гэж загчиж явах шиг. Ажилтан нь кофе авахар гарахтаа зэрэгцэн нэг нэмэгтэй тэдний дэлгүүрт орж ирдэг бөгөөд Вильям түүний царайг харах гэж оролцсон ч өндөр тавирын цанаас нэг л сайн харагдаж өгөхгүй байлаа. Дээрээс нь тэр эмэгтэй хар нарны шил, хар малгай, сахин хүрэм өмссөн байв. Вильям түүнд тусламж хэрэгтэй эсхийг асуухад эмэгтэй илтгэр татгалзнаа. Гэвч Вильям бүсгүйг Туркийн аяллаа тухай нэг мяа ном барьсан байгааг нь хараад арай дээр ном санал болгохыг хичээдгээ. Мөн тэр үеэр Вильям хяналтын камерын дүрснээс өөр нэг залуу ном хулгайлаад өмдөндөө хийж байгааг нь анзаарав. Тэрээр өнөөх ир дээр очиод хулгайлсан номоо арчаад буцааж байранд нь тавь, эсвэл худалдаж ав гэхэд өнөөх нь илт мэлцэж сүултээ цагтаа сэргийлэх дуудана гэж байж нэг юм буулгаж авлаа. Энэ бүх яриаг нөгөө нууцлаг эмэгтэй чимээгүйхэн сонссоор л байв. Вильям кассан дээр буцаж ирээд эмэгтэйгээс уучлалт өсгөд нөгөө хулгай их гэж байсан гар чинь гинэт кассан дээр зэрэгцэж ирснээ нууцлаг эмэгтэйгээс гар үсгийг нь аавн инээдэр болоо явчлаа. Мэдээж тэр эмэгтэй бол Холливуудын алдарч жүжигчин Анна Скотт байдаг бөгөөд гарын үсгээ зурснаа доор нь чи бол шоронд байх ёстой хүн гэж үчээд хайсан байв. Болж бүхнийг алмарын зогсоох Вильям Аннад сонгосон номыг нь уудалж өгөхдөө өөрийнхөө арай дээр гэж боддог номоо бонус болгон өгч Аннаач түүнд нь талархсаар гараад явлаа. Түүнийг гарсны дараа Вильям араас нь цонхоор ширтэж мэртээд сая л нэг алдартай хүн дэлгүүрт нь орж ирснийг ойлгох мэт манараа зогсож байгаа юм. Ажилтан кофе барин орж ирэхэд дөнгөж сая манад хэн орж ирснийг чи төсөөлөхгүй дээ гэж хэлдэгч яг хэн орж ирснийг нь бол хэлдэгвэ. Улмаар тэр хоёрын кофе нэг балгаад л дууссан тул Вильям журжин шүүс авахаар өөрөө гараад яв. Хашгиралтай буцаж явахдаа тэр санаандгүй нөгөө жүжигчин Аннатай гудамжинд мөргөлдөж журжин шүүсээ цагаан футболкын дээр нь хүйтүү хасгаад хайчваа. Хөөрхий. Учиргүй сандарсандаа Вильям уучлал хүсэж хувцсыг нь арчих гэсэн чи Анна түүнд савраа тат гэж хэлээд холдуулв. Вильям ч улам сандарч манай гэр уг нь их ойрхон тэр хөх хаалгатай байшин манад ус саван идэр байгаа. Та хувцас цэвэрлж болно шүү гэж хэллээ. Анна алдартай хүн тул ийм дэлбэрсэн байдалтай хүмүүст харагдахаас санаан зовж аргагүй ирэхэнд түүний гэрлөө орохоор болно. За тэгээд гэртээ ирмэгцээ Вильям үүдээр хог новш гал тоонд нь хөглөх бохир аяг тавгаа нуух гэд бас л сандарч эхлэв. Аннад унтлагын өрөөгөө зааж өгөөд завартуулсан юмнуудаа яаран эмхэж байтал удалгүй Анна бууж ирлээ. Од хүн юм гисэндээ гяс хувцас солиод гялцсан хоёр хэсэг бүхий даашин зөмссөн харагдана. Мэдээж Вильямын сандрал нь улам нэмэгдэж Аннагаас кофе, цай, ус уухуг зөгийн балаар амталсан тоор идэхгүй өдргээд бүр нэг хил ам нь эвлэрч өгөхгүй тэнийг юм асуусаар л байлаа. Гэвч Анна дотроо түүнийг шоолоод илдгээр санал болгосон бүх зүйлээс нь татгалзав. Эцэст нь тэр явах хэрэгтэй гэдгээ хэлээд яаралтай тусламжинд нь талархна. Вильям түүнд тэр уйдгартай номыг уншсны дараа мэдээж та манай дэлгүүр дахиж ирэхгүй л байх да гэж хэлэхэд Анна зүгээр л инээмсэглээд хаалганы зүг алхана. Вильям араас нь дагаж очиод тантай уулзах үнэхээр таатай байлаа гэж хэлээд хаалгаа нээн өгөв. Гэвч хэдхэн секундын дараа хаалганы хонх дахин дуурч Анна буцаж ирээд би тортой юм орчихжээ гэхэн тэр
Вильям Тортономыг нь яарсаар авч өгөхөд Анна Вильям руу инээмсэглэн харснаа гинэт түн рүү ойртож шууд үнсэд хэвчүүл яах вэ? Дураараа үхэн би. Үүний дараа Вильям болж үхэнд итгэж чадахгүй байгаагаа Анна тэлтэл яг тэр үеэр нь түүний түрээслэгч Спайк гэж нэг дими гоц юм орж ирхэн тэр. Азар тэр гэрт нь дэлхийн алдарч жүжигчин байгааг анзаарах цөхөөгүй дими балаам ярьсаар өрөөндөө орчдөг. Анна эцэст нь Вильямд баяртай гэж хэлээд өнөөдөр болсон явдын талаар хинт ч битгий хэлээрэй гэж хүслээ. Вильям түнд нь тэгэлгүй яах вэ? Хаяа би өөртөө сануулгал байх. Бусдад бол хэлэхгүй гэж хэлээд Аннаг үдэв. Тэр өрөөнөө Вильям Спайктай хамт Анна Скоттын тоглосон киног үзээд сууж байдаг бөгөөд Аннагийн үзэсгэлэн төрхийг дэлгэцээр хараад үнэндээ л алмаарч байлаа. Дараа өдөр нь Вильям бүх хувцсанд бохирдсон гэх нэрэдлэр усанд шумбагчийн хувцс өмсөн зогсох Спайкаас гэрийн утсанд ирсэн дууд мессежүүдийн талаар лавлана. Гэтэл Спайкийн санаж байгаагаар дууд мессеж донд Америкаас ирсэн Анна гэх охины үлдээсэн мессеж байсан гэх бөгөөд өөртөө нь холбоо өрхөхийн тулд нууц нэрийг нь хэлээд Риц зочд буудлын руу заллахыг хүссэн байв. Хамгийн аимшигтай нь Спайк тэр нууц үгийг нь мартаж орхисон байдаг. Ингээд Вильям шууд л зочд буудлын руу уцтаж жүжигчнийг асуухад ресепшн мэдээж түүнд хариулахаас татгалзаж байгаа юм. Гэтэл орон гарын хамтран амьдрагч нь гинт нууц нэрийг нь санаж захиур чулуу гэж хэлээд үздэй гэхэд ажилтан тэр даруй нууц үгийг нь ойлгоод дуудлагыг нь Аннагийн өрөөрөө холбож өгөв. Вильям түүнтэй сандарсан хоолойгоор мэдлээд удаж байж холбогдсондоо уучлал хүсэн тэд тэр өдрөө 16 цагаас уулзахаар болдог. Уцаа тассныхаа дараач Вильям өөрийн азандаа итгэж ятсан байлаа. Орой болоход манер цэцэг барьсаар Аннагийн байрлах зочдуудад ирж лифтэнд нэгэн үл таних эртэн хамт суув. Хачиргалтай тэд нэг давхурт бууж бүр нэг өрөөний үүдэнд зэрэгцээд ирдгээ. Өрөөний алгыг догшоод инээ засруулсан нэгэн эмэгтэй тэдний хөвгтөж хоёр залууд танилцуулга тараан ямар байгууллагыг төлөөлж ирснийг нь асууна. Нөгөө залууч яах вэ? Нэг сэтгүүлийн газраас ирсэн байх бол манай Вильям бантсандаа ширээн дээрээс нэг рэндом сэтгүүлийн нэрийг харснаа. Би морд ба анч нохот гэх сэтгүүлийг төлөөлж байгаамаа. Намайг Вильям гэдэг гэх юм тэр. Бас араас нь нэрээ хэлээд Анна өөрийг нь хүлээж байгаа ах гэж тайлбарлахад эмэгтэй дотогш орж шалхахаар болно. Тэр хооронд сэтгүүл залуу Вильямын хил амыг сугалж чи наад цэцгээ Анна төгөж байгаа мó тэргээ 50 байлгадгүй. Азар Анна Вильямыг өрөөндөө дуудаж менежер нь тэдэнд ердөө 5 минутанд уулзах хугацаа өгнө. Анна түүнтэй найрсгаар мэдлэг цэцгийг нь аваад зочдуудад барилгахдаа дандаа хүүхдийн киноны нэрээр бүртгүүлдэг тухайга хэлээд байж байтал гэнэт Аннагийн хамгаалагч нь өрөөнд орж ирээд тэдний хэрэг чагнаа зогсчихв. Вильям морь нохооны тухай бичдэг сэтгүүлээс ирсэн дүрдээ орохын тулд Аннагаас та энэ кинонд морьтой дүр үтээсэн үү гэж асууж масуугаад Анна хариуд нь сансрын сэдвтэй кино болохоор морь ашиглах боломжгүй байсан гэж хариулчих жоох шиг. Хамгаалагч нь гарсны дараа Анна гинт түүнийг үнссэндээ уучлал хүсээд яагаад гэснээ өөрөө ч ойлгохгүй байгаа тухайга учирлана. Гэвч хамгаалагч дахин орж ирэхэд тэд утгагүй ярилцлагаа үргэлжлэхээс өөр аргагүй болдог. Ашгүй хамгаалагч дахиад гараад явхад Вильям түүнд хандан чамтай уулзаж байгаа энэ мөч яг л зүүд чиг байна гэж хэллээ. Анна инээмсэглээд хэрвээ энэ үнэхээр зүүд байсан бол чи юу хийсэн бэ гэж асуухад Вильям хариуд нь зүүд юм чин би зоригтойгоор бүсгүйг үнсэх байсан гэж шулуухан хариулдаг. Дараа нь тэр Аннаг орой завтайсгийг нь асуухад өнөөх нь завгүй ууж таардаг. Ярилцлагын хугацаа дуусгаад Анна аяархан хэлж байгаа юм. Чамтай уулзахад үнэхээр юр усын атлаа сайхан байлаа гэж шивнэв. Гэвч Вильямыг тэндээс гарч амжаагүй байтал менежер эмэгтэй түүнийг киноны бусад жүжигчтэй ч гэсэн мөн ярилцлага авахыг тулгаж киноны талаар ямар ч ойлголтгүй Вильям бүр үүлээ үзэж эхэлдэг. Баахан жүжигчдээс ямар ч авцалтаагүй асуулт асууж байдалд орсоор эцэст нэг юм арайхийн гарах гэж байтал менежер эмэгтэй түүнийг дахин дуудаж энэ удаа шууд Аннагийн өрөөнд оруулчихв. Гэхдээ тэгсэн нөгөө Анна нь оройныхаа ажлыг зохицуулчихсан тиймээс завтаа олчлаа гэж авч байна. Гэвч Вильям өнөөдөр дүүгийнхэн төрсөн өдөр гэдгийг гинт саналаа. Үүнийг сонссон Анна огтхон ч эргэлдэлсэнгүй. Тэгвэл би чамайг дагаад хамт очил тоо гэж хэлв. Ингээд орой болоход тэд дүүгийнхэн төрсөн өдрийг тэмдэглэж өгөө Вильямын найзынд хамтдаа очдог өгөөд мэдээж тэдний найзууд нь эхнээсээ түүний дагуулж ирсэн алдартныг хараад хачин ихээр гайхаж байгаа юм. Зүгээр л уйтгартай амьдралтай мэт харагддаг Вильям гэдэг хүн ийм мод өсгөөг дагуулж ирнэ гэж хэн ч хэзээ ч төсөөлөөгүй зэ. Удалгүй төрсөн өдрийн эзэн болох этгээд ус засалд өрмөс дүр дөрөхтэй Вильямын дүү хааны орж ирээд мөн нүдэн өрөө дээрээ гарч Аннатай эв хавгүйхан танилцахдаа үнэн голоосоо шүтэн биширдгээ хэлж сүулдэ бүр үүнээс хойш хоёулаа салж хагцшгүй сайн найзууд болцоо идэргээд сандарсандаа юу ч яриад байгаа юм бүүмэд. Дараа нь тэнд Берни эмээх бас нэг найз нь орж ирдэг бөгөөд хамгийн сонирхолтой нь тэр Анна Скотт гэдэг жүжигчнийг огт таньдгүй нэгэн байв. Тэрээр үн цаасны арилжаач бөгөөд жүжигчдийг нэг их ашиг орлого олдгүй гэж боддог тухайга ярьж байтал Анна сүүл тоглосон киноноос 15 сая долларын цалин авсан гэдгийг сонсоод хэлэх үггүй болж орхино. Удалгүй оройн хоол бэлэн болж бүгд ширээ тойрон суугаад хооллож эхэллээ. Үргэлж тансаг амьдрал олонний анхаарлын төвд байдаг Аннагийн хувьд энэхүү энгийн атлаа дулаахан нөхөрсөг уур амьсгал дунд байх нь тун онцгой санагдаж байв. Тэр эдийгээр цагаан олдон боловч гэрийн эзний хийсэн түлхий дахиаг маш амттай байна хэмээн магтаж удаан хугацааны дараа жинхэнэ инээд хөөрөнд думсан байдаг. Хоолны дараа тэд хамгийн сүүлийн Брауныг хэн итгэж шийдэхийн тулд амьдралдаа хамгийн их зовлон туулж байгаа хүнийг шалруулах тоглоом тоглов. Эхний найз нь ажлын байран дээр ганцаараа тушаал твшээг үлдснээ ярьдаг бол төрсөн өдрийн эзэн өөрийгөө цалин багтай муу залуус татагддаг ганц биеэр хөгшөрч байна гэвэ. Түүний араас гэрийн эзэгтэй хэлж байгаа юм. Би ослын дараа хүүхд төрүүлэх боломжгүй болж тамхи татах эрхээ асуулан тэрэгэнцэр дээр насыг барах нэ гэхэд нөхөр нь сэдвийг өөрчилж юу гэж дээ чи Вильямыг харалтаа залуудаа жаахан царайлаг байсан ч одоо бол авах юмгүй болсон. Багада бүр унжгар гэдэг хочтой байсан гэд хүмүүсийг инээлгэж эхэллээ. Вильям ч
Тийм ээ, унжгаар идэх хожтой байхаас илүү зовлон гэж юу яах вэ? Гэж хэлээд Браунигаа идэх гэтэл Холливуудын од анаач мөн тоглоомд орцгоор шидэн. Тэгвэл би 19 настайгаас хойш дэглэн барьж байнга өсөглөн байх болсон. Бас миний хувь амьдралын талаарх мэдээ олон нийтийн дунд хил ам доог дохоо болж өнгөрдөг. Дээрээс нь би нүүрэндээ 2 удаа мис үргэж байсан. Удахгүй хүмүүс намайг мартаж би ганцаардмал эмгэн болоод л насыг барна да гэж хэлэхэд нөгөөдүүл нь түүний яриаг нухацтай сонссон ч хүн дээр хүлээж авалгүй инээлдэж эцэст нь Вильям түүнд Брауны авахын төлөө өрөвдүүлэх гээе гэж хэлээд өөрийгөө хамгийн азган үнээр тодруулав. Орон хоолны дараа Ана бүгдд нь халуун дотноор баяртай гэж хэлэхэд төрсөн өдрийн эзэн хаанич түүнийг чангаар тэрэн үтнэ. Дараа нь Ана, Вильям хоёр хамт гэрээс гарахад гэрд үлдсэн хүмүүс учиргүй орилж хашгирч байгаа сонсогдно. Энэ хэд одоо болтлоо түнтэй уулзсан гэдэгтээ итгэж чадахгүй байгаа юм байх та зайлвал. За нөгөө хоёр маань хамт алах үеэр Вильям Ана гэрт нь очих уу гэж асуухад Ана түнд нөхцөлөд улам төвхтэй болноо. Хэрэггүй гэж хэлдэг. Сүүлдээ нөгөө хоёр чинь бүр хадуураад хаалттай байгаа цэцэрлэг төрөлнгийн хашаад авч ороод зугаалахаар болсон ч баг шиг. Нэг мэдсэн Ана дахиад л Вильямыг үнсэд авч байгаа нь харагдана. Улмаар тэд инээлдэж хөрөлдөн ярилцаж одоо цагт хамт байх мөчөө ад жаргалтайгаар өнгөрүүлцгээж байв. За яг энэ хэсэгт нөгөө алдарт Рон Китн ахын маань Винюсой Нотинг эт олдвол бас л эмортл орж ирнэ шүү дээ. Энэ дууг амьдарын сонсох эсвэл та бүхэн маань хар хорин фестивалыг зориорой. Хар хорин фестивал нь Монголын энтертайнмент ертөнцид цоошин жишгийг тогтоон анх удаа 300 м урттай 360 градус тойрон үргэлжлэх дэлгэцээр дижитал бүтээлүүдийг төлөвлөж тайз засал, гэрэлтүүлэг, дуу дүрсийг олон улсын төвшөнд нийцүүлсэн илүү том, илүү амьд, илүү сүрлэг шоуг хүргэх гэж байна. За нөгөө цэцэрлэг цугаалсан хүмүүс чинь овоос үрхий болжээ. Маргааш өглөө нь Вильям Анатай оройн кино үзнэ гэд хараан шилээ хайгаад гэр орноо буулгаж арлаа. Даанч Спайкийн хоёр угаасаа нохоо хашиг амьдэрдэг хойно шилээ олсон ч үгүй оронд нь усан цэлэгтэй зүрдэг шилээ аваад явсан байдаг. Бас л хайчин хүн шүү. Анач түүнийг тийм байдалтай кино үзэж байгааг нь хараад шооллгүй явахтай. Дараа нь тэд хамт оройн хоол идэх үеэр Анна Вильямаас салтын талаар асууж эхнэр нь түүнийг хаяж явсан тухай олж мэднэ. Энэ үеэр тэдний арын ширээн цуусан хэсэг залуус жүжигчин эмэгтэйчүүдийн талаар ярилцаж байснаа удалгүй ярианд бүдүүлэг өнгөйстэй болж Аннагийн тухай хэлэхгүй мэрч эхэллээ шүү. Үүнийг төвшиж чадаагүй Вильям босч очиод та нар хин нэгний талаар ингэж ярьж болохгүй. Эдэр гэж хэлдэгч нөгөө бүдүүлэг гарууд нь мань нэрийг юм чинээ тоодгүй наасан. Аннач царайгаа харуулгүйгээр Вильямыг татаж хангаасаар тэндээс холдуулж өөрийнх нь төлөө дуурсан талархнаа. Гэвч дараагийн мөчид Анна зориг гарган өнөөх залуус дээр буцаж очиод уучлаарай манай найз их мэдрэмтгий хүн байгаамаа. Тэгэж та нар угаасаа эргүү амьтад байна. Сайхан хооллоорой гэж хэлчихэд гараад явчихв. Мэдээж нөгөөдүүл нь гүн шоконд ороод үлдэж байгаамаа. Анна харих замдаа саяны үйлдэлтэй гимших бол Вильям түүнийг зөв алхам хийсэн гэд харин ч Аннагаар бахархаж байв. Удалгүй тэд Аннагийн буудлын үүдэнд ирэхэд од үсгүү маань Вильямыг өрөөндөө урлаа. Анна төрүүлж ороод өрөөгөө цэгцэлсний дараа Вильям араас нь орох гэтэл нөгөө Анна нь нэг л сандарсан царайтай хаалга нээж түүнийг нэн даруй буцаад юу гэж хэлхэн тэрэ. Учир нь Аннагийн Америк найз залуу нь яг тэр өдөр нь түүн дээр хүрээд ирчихсэн байжээ. Удалгүй өнөөх найз залуу нь гарч ирээд Вильямыг хэн болохыг байцааж гарав. Сандарсан Вильям өөрийгөө буудлын ажилтан гэж худал хэлэхээс өөр аргагүй төрнэ. Ингээд нөгөө найз залуу нь манай үнийг хог асга, бохир аяг тавг хураа, цагаалгын хоол авчир идэргээд дарамтлж гарлаа. Вильям Анна руу гомдлын харц шидсээр юу ч хэлэлгүй найз залуугийнх нь үгэнд орж байгаа нь харагдана. Гараад явахын өмнө Анна түүнээс чимээгүйхэн уучлал хүсэж улмаар зүрхэн шархалсан Вильям болжгүй үхэнд итгэж чадан гэртээ хариу. Үүнээс хойш өдөр хоногуд үргэлжилсээр Анна Холливуудын кинонуудыг хашрааж Вильямын хувьд нэгэн хэвийн амьдрал нь уйтгартай үргэлжилсээр л байлаа. Ядаж байхад Аннагийн тоолсон шинэ кино үрийг алгасгүй үзэж өөрийгөө улам шархлуулаас те. Нэг өдөр хамтран амьдрагч Спайк нь Вильямыг сүүлийн үед арай дэндүү дуугаа хураагаад байгааг нь анзаарч юу болсныг нь асуухад Вильям өөрийгөө хамт байх тавилангүй хүнд дурлсан гэдгээ хэлнэ. Үүнийг сонсон Спайк урдын адил хэнд ч хэрэггүй зөвлөгөө өгсөн болоод яваад өнгөрөв. Ядаж сэтгэлэн сайхан юм да. Дараа нь Вильям зүрхний андуутайгаа уулзаж энэ тухайгаа хэлэхэд найзууд нь Аннаг угаасаа найз залуутай гэдгийг нь мэдэж байсан гэд сонины мэдээг харуулж баг болох ёстой юм болдгоор болсон ухааны ярьж байх шиг. Гэхдээ бас хүний найзууд юм гэсэндээ шаргалсан Вильям зориулж хэд хэдэн сохор болзоо хүртэл зохион байгуулж өглөө. Гэвч Вильямд тэр бүсгүүчүүдийн хинч таалагдсангүй. Аннагаас болж босго энтер нь нэлээд өндөр болсон юм бахаа. Угаасаа тэр шөнө Вильям найзынтай оноод маргааш нь гэртээ буцаж харих замд гудамжин зарж уу сонингоор дүүрэн Аннатай холбоотой мэдээ гарчээ. Даанч Вильям дээгүүр харж явсаар юу ч анзаарахгүй л дээ. Гэртээ ирээд удаагүй байтал гинт таараг тогших шимээ гарч үүдэ нээтэл нүдээ хавталтал үйлсэн Анна зогсож байхан тэрэ. Вильям гайхсаар түүнийг гэртээ оруулж босон явдлыг яриултал Анна баг залуудаа мөнгө төгрөггүй байх үедээ амьдралын ирэхээр жаахан ил цатгаа зураг авахулж исэн бөгөөд саяхнаас тэр зургууд нь алдагдаж алдар нэртэй болсон түүнийг хүмүүс буруугаар ойлгож олонний хил аманд дүртэн маш их шаналж байгаа гэдгээ уйлан хэлв. Тэгээд бас нөгөө од найз залуу нь Аннатай бараг холбоо тасарсан юм байхаа. Уйхан сэтгэлтэй Вильям түүнийг тайвшруулж гэртээ байлган хэсэг зурч болов аюулгүй тайван байхыг санал болгож байгаамаа. Аннач түүний үгэнд орж эхлээд Вантай хөөсөн твтгэр боллоо. Энэ үеэр Аннагийн тухай нийтлэл үхээ сониг барьсан Спайк гэртээ орж ирхэн таарав. Тэгээд юу ч бодлого угаалгын өрөөндөө яваад ортол Вантай усан сууж Аннатай харс тулгараад олонний чихэр бас гүн шоконд орж байгаамаа. За тэр ч яг уу тэр өдөр Вильям Аннад чадлаараа хань болж шинэ киноны скриптээ уншихтан тусалж баг өөрөө жүжигчин болох нь л дээ.
Энэ мэтчлэн Анна Уильямын гэрт энгийн тайван амьдралын амтыг багч болов мэдэрч мөн тэдний харилцаа улам гүнзгийрсээр байлаа. Уильям түүнийг өөрийнх нь өмнө сууж байгааг харах бүртээ алдартай жүжигчин ийм энгийн байж болдог гэдэгт итгэж ятсаар л байв. Оройн Уильям Аннад зориулан цэвэрхэн ор засаж унтлагын өрөөгөө бэлдэж өглөө. Анна түүний сайхан сэтгэл дахин талархаж энэ өдөр үнэхээр сайхан өнгөрснийг дурдаад амждаг. Харин Уильям өөрөө доод давхрын буудан дээр унтахаар хөвцөн ч нойр нүрэхгүй хөрөөж гарлаа. Гэтэл дээд давхраас чимээ сонсогдож яг босох гэж байтал Спайк гэж нэг өрөөс юм гарч ирээд таны Анна чи найз залуугасаа салсан юм бол та хоёр удаа яагаад тусдаа унтаж байгаа юм бэ гэж чаал хэрэггүй юм толгоо гашлахаа зогсож идэг нас. Уильям түүнийг загнаж явуулсны дараа дахин чимээ гарахад энэ удаа харин Анна буугаад ирсэн байлаа. Маргааш өглөө нь болоход ягаад ч юм Анна Уильям хоёр нэг өрөөнд сэрж байгаа юм. Энэ зур Анна Уильямд өөрийгөө тийм ч үзэсгэлэнтэй биш юм шиг санагддаг тухайгаа хэлэхэд Уильям түүнийг үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй гэж магтаад бүр хөөргөж гарав. Баахан магтуулж сипитл урам авсан Анна босонгуудаа шууд галт тоогоороо бууж удалгүй Уильям зориулан өглөөний цай бэлтгэн орон дээр навчирч өгдөгөө. Гэвч тэдний тайван өглөөний цаг бүснүүлэх мэт хаалганы хонх чангаар дуурч Уильямч давхичшод хаалганы нэтэл гэрийг нь мангар олон сэтгүүл зурлаачд бүсэлчихсэн битүү зураг хөрөг авчгүй аимчигтэй нөхцөл байдал түүнийг өгтөв. Хагас нүцгэн Уильям шууд хаалгаа буцаан хааж араас нь ирэх Аннаг хаалга руу ойртохгүй байхыг сануулдагч өнөөх нь үгийн зөрөөгөө хаалгыг нээж хаяад бас л битүү батарей татуулж амжив. Ийм царайтай хоёр хүн хаалга дараалаад нэхэр чинь хэвлийнхэн юу дураараа бичиж эхлэн шүү дээ. Гэхдээ тэгсэн араас нь Спайк гэж нөхөр бас шалдан нүцгэн шахуу хаалгаа нэгээд бүр бахархалтай нарахгүй зураг хөргөө татуулчих жоох шиг. Харин Анна бол дэлбэртлээ урлаж хувцснараа амар хурдан өмсөд эдний гэрээс явахтаа бэлдэж байв. Уильям түүнийг тайвшруулахыг оролдож бүр аяг цай уугаад тайвшир гэж хэлэхэд Анна улам тогширч танаа үсрэхэг найз чинь сэтгүүлч нарт намайг хөх хаалгатай байшинд байгаа гэж зарласан бололтой. Энэ мэдээ зөвхөн маргаашин сонд нийтлэгдэх зүйл биш. Намайг насан туршид минь дагна. Тэгэд би танаад ирсэндээ үүрт харамсах болно гэд ууралсаар байлаа. Уильям харин эсрэгээрээ түүнтэй өнгөрөөсөн мөчүүдэд хизээч харамсахгүй гэдгээ хэлээд Аннаг гэрээсээ гаргаж өгдөгөө. Аннаг явсны дараа Спайк хэлж байгаа юм. Би өчтөр орой пабд сууж байхдаа хідэн хүнд Аннаг гэрт байгаа талаар ам алдсан байж магадгүй гэж хэлээд эцэст нь хэрэгэ хүлээн зөвшөөрөхөд Уильям ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Энэ айхтар явдлаас хойш нэлээд хэдэн сар өнгөрч өлөр солигдсоор эцэст нь хавар альжээллаа. Уильям гэдэг хүн гаднаасаа хэвэн мэд харагдавч дотроо бол гүнгийн далай болж хувирсан байлаа. Нэг өдөр дүү хааны номын дэлгүүр дээр давхиж ирээд ахта Аннагийн менежерийн утсын дугаарыг олсноо өгч түүнийг залгаж үзхийг санал болгодог. Уильям дүүгийнхээ сэтгэлийг бодоод тэр дугаарыг нь авч үлддэгч явсныхан дараа хог руу хаячих шиг. Хэсэг хугацааны дараа Уильям найзуудаараа хоол идэж тэд ойр зүрийн сонин хажнаас солилцож гардаг. Тэдний заримынх нь бизнес дампуурж, зарим нь ажлаасаа халагдсан байлаа. Энэ үеэр Уильямын дүү хааны өөрийгөө маш авьяастай уран бүтээлчтэй сүү тавихаар шийдсэн тухайга зарлав. Дараа нь тэр чимээгийн хүн Спайк руу хараад "Миний ярьж байгаа хүн чи шүү" гэж шивнэж ивэл яах вэ? Үгүй нэрээ. Энэ хоёрыг ингэж нийлнэ гэж чин санах вдэ. За тэгээд хоорондоо л болж ивэл хамаа алгадав. Эцэст нь Уильямын ярих хэлж ирэхэд мань хүн сүүлийн 6 сар хачин аашцан гаргасандаа бүгдээс нь уушлт хүсээд цаашид аз жаргалтай амьдрахаар шийдсэн гэдгээ мэдэгддэг. Цаг нэлен орой болж энэ хэдийн ихэнх тасралтын горимж шилжих үеэр нэг найз нь Уильямд хэлж байгаа юм. Чи одоо Аннаг марцсан юм чинь энэ мэдээ чамд нэх нөлөөлөхгүй байхаа гэж хэлээд Аннаг Оскарын шагналд нэр дэвссэн. Мөн киноныхаа зураг авалтанд оролцохоор Лондонд ирсэн тухай сонины нийтлэлийг харуулв. Үүнийг сонссон Уильям сониг шүүрэн авч уншиж байгаагаас ажиглахад манер одоо хүртэл Аннагаа мартаагүй бололтой. Маргааш өдөр нь Уильям аль хэдийн Аннагийн кино зураг авалтын талбай дээр очихсан хамгаалагч нартай хил ам хийгээ зогсож байтал цаанаас Анна гарч ирэхэн таарч улмаар Уильямыг ханагцаа бас нэлийн гайхаж байлаа. Тэр Уильям руу дөхөж ирээд түүнтэй холбогдох гэж байсан тухайгаа хэлэхэд Уильям харин өчигдөр л түүнийг Лондон ирснийг мэдснээ хэлв. Энэ өдөр Аннагийн зураг авалтын сүүлчийн өдөр учраас тэрээр маш завгүй байсан бөгөөд Уильямыг хэсэг зур хүлээж чадвал түүнтэй ярилцах зүйлс байгаа талаараа мөн хэллээ. Мэдээж Уильям түүнийг хүлээхээр шийдэн зураг авалтын талбайг сонирхож бүр зураглаачийн өгсөн чихвчийг зүгөөд зураг авалтын яриаг шууд сонсох боломжтой болчихвоо. Чихвчийг зүүмөгц Уильям Аннаг хамтран тоглож буй жүжигчнтэйгээ ярилцаж байгааг нь сонстол эхэндээ дэд энгийн зүйлс ярьж байснаа сүүлдээ манай Уильямыг гомдох зүйлс ярьж эхлэв. Эрэгтэй жүжигчин Аннагаас сая ярилцаж байсан танихгүй залуу нь хэн байсан талаар асуухад Анна үл хайгарсан шинжтэй хуучин таньдаг байсан хүмүүсийн нэг одоо энд яах гэж ирснийг нь мэдэх юм алга хэмээн хариулдаг. Энэ үгийг сонссон Уильямын царай шууд барайж өөрийнх нь талаар Аннаг ингэж боддгийг нь мэдэж аваад тэндээс чимээгүйхэн арилаад өглөө. Маргааш номын дэлгүүр дээр Уильямын туслах нь гинт түн зориулж тусгай хүргэлт ирснийг нь дуулгаад заавал өөрөө очиж хар гэж зүтгэд унлаа. Уильям бухимдсан чихтэй босч очиод тартал Анна нэг боодолтой зураг хажуудаа тавьчихсан түүнд зориулж илгээмж авчирлаа гэд инээмсэглээ зогсож байв. Тэд хоорондоо хальт мэд мэдэж Уильям түүнийг олон шагнал хүртэж байгаа болохоор амьдрал нь сайхан байгаа үстэй хэмээн асуухад Анна хариуд нь тэр бүхэн бодит биш шүү дээ хэмээн даруухан хариулна. Мөн Анна өчигдөр зураг авалтаа дуусгасан тул удахгүй Америк руу буцах гэж байгаагаа хэлээд Уильям зориулан гэртээ өлгөөтэй байдаг зургийг бэлэг болгон авчирснаа тайлбарлав. Дараа нь Анна би чамд 2 ч удаа муухай зан гаргаснаа мэднэ. Гэхдээ бидэнд дахин боломж олдвол чи надтай хаяа эсвэл илүү их цагийг хамт өнгөрөхийг хүсэх байсан уу гэж асуув. Уильям хариуд нь өчигдөр зураг авалтын талбай дээр сонссон зүйлээ гоморхон хэлэхэд Анна инээмсэглээд Английн хамгийн сул амтай хүнд би хамаг үнэнээ хэлнэ гэж юу аах вэ хэмээн хариулдаг.
Гэтэл яг тэр үеэр Вильямын ээжээс яаралтай дуудлага ирж тэдний яриа хитэн орон тасалтав. Вильям буцаж ирээд түүний саналд үгүй гэж хариулахаар шийдснээ илэрхийлнэ. Анна гайхан "Чи үнэхээр надаас татгалзаж байгаа мó?" гэж асуухад Вильям ийхүү шалтгаанаа тайлбарлав. "Чи бид хоёр тэнгэр газар шиг өөр ертөнцийн хүмүүс учраас чи дахиад л нэг өдөр намайг орхиод явна. Харин миний бяцхан зүрх тэр их өвдөлтийг дахин давж гарч чадахгүй хаа" гэж үн сэтгэлээсээ хэллээ. Энэ мөчид Анна түүнийг бүрэн татгалзаж байгааг нь ухаарч явахынхаа өмнө намуухан дуугаар "Алдар нэр бол бодит амьдрал бишээ. Эцсийн эцэст би зүгээр л нэг охин өөрийг нь хайрлаасаа гэж хүсдэг залуугийн өмнө зогсож байгаа охин" гэж хэлээд нулимс тусруулан Вильямын хазар дээр үнсээд явждаг. Энэ орой Вильям хамаг найз нөхдөө цуглуулад болсон бүхнийг ярьж өгөн өөрийгөө алдарч жүжигчин Анна Скоттод татгалзсан хариу өгсөн гэдгээ хэлв. Эхэндээ түүнийг ойлгож байгаагаа илэрхийлэхийн тулд ихэнх найзууд нь зөв шийдвэр гаргасан байна хэмээн дэмждэгч Спайкаас эхлээд түүнийг тэнэг мангараар нь дуудаж сүултээ Вильям өөрөө ч Аннагийн хэлсэн үгсийг дахин эргэцүүлж нэг л мэтгэд өөрийгөө маш том алдаа гаргаснаа ухаарна. Ингээд тэд бөөндөө нэг найзыгаа машин чигд суугаад Аннаг нисгээс өмнө олж авахар зочдууд руу яаран тавхинаа. Тэд зочдууд л очоод ресепшнээс нь Аннаг нэг цагийн өмнө хэвлийн баг хуралд оролцохоор гарсан тухай олж мэдэв. Дараа нь тэд урсгал сүрж хамаг замын хөдөлгөөний дүрм зөрчин байж хэвлийн баг хурал болж буй газарт нь давхиж очоод арайхийн хамгаалтынхныг нь аргаж эцэст нэг юм Аннагийн байгаа хурлын танхимд орж ирлээ. Сэтгүүлчид Аннагаас ээж дараалан асуулт асууж байх үеэр хин нэгэн түүнээс "Та сүүлд нэг англи залуутай нэр холбогдсон. Та хоёр ямар холбоотой юм бэ?" гэхэд Анна хариудна: "Бид найзуудаа. Одоо ч гэсэн сайн найзууд хэвээр байгаа" хэмээн хариулв. Үнийг сонсон Вильям өөрийн мэдлгүй дараагийн асуултыг асуухаар гараа өргөж орхилоо. Анаач түүнийг тэр дор нь анзаарч байгаамаа. Вильямд асуулт асуух зөвшөөрлөх өгөхөд манер ингэж асууж байгаа юм. "Та тэр найзтайгаа ер нь найзаас илүү харилцаатай болох боломж олдвол яах байсан бэ?" гэж асуухад Анна хариудна: "Би уг нь тийм байхыг хүссэн ч татгалзсан хариу авсан" гэх тэр. Вильям гэхдээ бууж өгөлгүй ингэж байгаа юм. "Тэр лав галзуурсан байхаа. Хэрвээ тэр алдаагаа хүлээн зөвшөөрөөд өвдөг сөгдөн дахин нэг удаа боломж олгооч гэж байвал та яах вэ?" гэд хэвлэлийн урлаг зүгээр хувийн асуудлаа шийдэх харилцан яриа болгож хувиргаад хайчдаг наасан. Үүнийг сонссон Аннагийн царинд эцэст нэг бяцхан Мишель тодорч "Тэгвэл би бараг зөвшөөрөх байсан байхаа" гэж хэллээ. Ингээд Вильям болон найзууд нь сая л нэг юм сэтгэлэн тэнэж Анаач сэтгүүлчдийн өмнө "Би цаашид Лондонд тодорхойгүй хугацаагаар үлдэхэр шийдлээ" хэмээн мэдэгдэв. Удалгүй танхимд байсан сэтгүүлчид Вильямыг хэн болохыг гадарлаж битүү зураг хүргийг нь авч эхэлдэгч Вильям Анна хоёр бол бие бие рүүгээ учиргүй инээмсэглээд тэднийг тоож байгаа ч юм алга. Энэ явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд хормой хийж ад жаргалаар дүүрэн шинэ амьдралаа эхлүүлсэн байдаг. Мэдээж Вильям од хүнтэй гэрсэн тул эхнэрийн хамт шагнал гардуулах ёслолуудад оролцож сандарсан ч гэсэн улаан хевсэн дээгүүр алхаж ямар ч цаг үед түүний дэргэд баттай зогсох үүргээ маш сайн гүйцэтгэж байсан юм. Киноны төгсгөлд тэд өмнө хамтдаа нууцаар нэвтэрч байсан цэцэрлэгийн хүрээлэндээ дахин очисон байх бөгөөд хөл хүнд болсон Анна Вильямын өвдгийг дэрлэн хэвтэж Вильям харин түүнд ном уншиж өгч бүү тайван дулаахан дүр зургийг харуулснаар энэхүү кино маань өндөрлөж байгаа. Notting Hill киног дүгнэхэд жинхэнэ хайр гэдэг нь хүнийг алдар нэр, байр суурь, олонний өмнөх дүр төрхөөр бус харин зүгээр хүн гэдгээр нь харж байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлдэг бололтой. Энэ удаагийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Удахгүй сонирхолтой контентоор иргэн уулзцаая. Кино задлан суугаад дэмжиж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Та бүхэндээ нэмэлт мэдээлэл дуулгахад 8 сарын 22-23-ны өдрүүдэд Төв Зэнгэлт хүрээлэн зохион байгуулагдах Хар хорин фестивал нь зөвхөн хөгжмийн фестивал төдийгүй нийгэм соёл, байгаль орчин, аялал жуулчлалын хүрээнд олон талт ажлуудыг санаачилсаар байгаа билээ. Тус фестивалийн хүрээнд 8 сарын 11-ээс 20-ны хооронд Хар хорин базар буюу үндэсний соёл, бүтээлч үйлдвэрлэл, энтертайнментыг нэгтгэсэн 10 өдрийн нээлттэй арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Мөн Хар хорин фестивалийн тасбарын орлогоос 4 жилийн хугацаанд 10,000 мод тарих Хар хорин төглийг бий болгох ажээ. За тэгээд та бүхэн маань соёлын хөдөлгөөнд хөгжмөөр нэгдэж фестивал авсан мэдрэмжийг аваарай.